Компани одоо хувьцаа эзэмшигчдийн төр орооны гишүүд за мөн компани гүйцэтгэх захирал Батгүйгийн Мөнхбаатар миний биеинд хүрэлцэн ирсэн. Учир нь бид бүхэн өнөөдөр бол одоо манай компани санхүү эрсдэл захирлаар ажиллаж байсан Инхтайвны Бат хоёр болон за түүний найз Дэлгэр Жаргал мөн түүний ах барилга хотоогуулалтын сайд Инхтайвны Бат амгалан нарт холбогдуулж энэ гомдлыг бол гаргаад үүнийг бол манай хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл авилгалтай тэмцэх газарт бол хүлээлгэж өгөхөөр хүрэлцэн ирсэн байна. За учрын үнд гэхэлэр бид бүгдийг Засвэрдний хувь компаниг 2010 онд манай хувьцаа эзэмшигчид үүсгэн байгуулсан. 2019 онд бол би энэ компани гүйцэтгэх захирлаар ирээд бид ковидын үед бол хүнд хэцүү үеийг даван туулж энэ хөрөнгө оруулалт хийж үйлдвэрээ барьж босгож байгуулсан. За ингээд манай компани санхүү эрхлэн захирлаар ажиллаж байсан Инхтайвны Бат хоёр нь за энэ мөн л тухайн үед бол төрийн албан агч энгийн нэгэн л хүн байсан. За ингээд бид бүхэн хамтраад бол санхүү мөнгийг бол босгоё, ингээд зээлийг олж ирэх гэдэг бол энэ яриаг бол анх энэ Бат амгалан сайдын дүү Бат хоёртай бол бид бүхэн хийсэн. За ингээд Бат хоёр бол бид бүгдийн итгэлийг олж авах замаар төлөөлөн удирдах зөвлөгийг хурам эхэлж 2020 оны 10 сарын 10-нд энэ бүх одоо үйл ажиллагааг эхлүүлсэн байдаг юм аа. За ингээд өнөөдрийн байдлаар бидэнд юу тохиолдод байгаа вэ гэхээр манай компани 30 тэрбум төгрөгөө бол нөөт хэлбэрээр бол Бат хоёрын компанид алдчихад байгаа. За ингээд гадаад руу экспорт хийж байгаа компани бол нөөтийн ямар нэгэн бол татвар байхгүй 0 байдаг. Бат хоёр бол бидэрт юу гэж ойлгуулсан бэ гэхээр ямар нэгэн нөөтийн дарамт компани дээр үүсэхгүй гэж хэлээд гэрээг байгуулад өөрийнхөө компаниар худалдааг дамжуулаад ингээд 2023 оноос эхлээд манай компани нийтдээ 10 гаруй мянган тонны зэс гарахад үүнтэй холбоотойгоор бол 30 гаруй тэрбум төгрөгийг ингээд идж жуугаад шамжигтуулсан. За үүгээрээ бол энэ сайд ахыгаа бас юуг улсын хурлын сонгуульд нь бас оролцсон байх юм магадaltaй байгаамаа. За ингээд үүнийг бол бид хувьцаа эзэмшигчдийн одоо компани удирдлага надад шагалж шаардлага тавьсны дагуу одоо ноогдлол ашигаа бид түгээн тарааж чадахгүй болсон учраас энэ хувьцаа эзэмшигчид бол одоо Мөнхбаатар миний бие намайг шахаж энэ одоо ингээд бид бүхэн энэ гомдлоо бол гаргаж өгөхөөр болсон юм байгаамаа. Тэгээд энэ одоо манай 24 мянган хувьцаа эзэмшигчдийг хохироод хувьцаа ноогдлол ашиг авч чадахгүй болсон энэ нөхцөл байдлыг бол бид мөн бас одоо хууль зүйн сайд Инхвэр сайдад бол бид нар танилцуулахаар бас ирсэн байгаа. Инхвэр сайдыг бол бидний хүлээж авч уулзаж бид бүгд энэ тулгарсан асуудлыг шийдэж өгнө гэж бодож байгаа. За ингээд одоо тухайлбал одоо манай компани дээр энэ санхүүгийн схемийг ашиглахдаа энэ оюу толгой дээр яг хийсэн гэрээ энэ одоо төрийн байгууллагт ажилладаг, за одоо энэ сангийн яамд ажилладаг энэ хүмүүсээр бол одоо багаа бүрдүүлж оюу толгойн схемээр бол санхүүгийн схемээр бол ажилласан нь бол бид нар саяхан мэдсэн. За ингээд энэ гэрээнүүдийг цуслуулахаар бол бид нар Сүхбаатар дүүргийн шүүгт хандсан байгаа. За ингээд одоо нийтдээ бол одоо манай компаниас бол хүү алдан за энэ бүгдээ нийлүүлээд бас одоо 30 тэрбум ус бол нэлээд их давтсан бол ийм одоо хөрөнгө мөнгийг шамшигтуулсан юм асуудал үүсэж байгаа. За тэгээд та бүхэн сайн мэдж байгаа одоо сүүлийн үед бас сошиалор явж байгаа. За ингээд хөрөнгө оруулагч нэрээр дагуулж ирсэн бас ах нарыгаа энэ хүн бол бас ингээд мөнгө төгрөг нөхгүй ийм нөхцөл байдал үүссэн байх магадaltaй байгаамаа. За тэгээ ингээд бид бүгд хувьцаа эзэмшигчид Эрдэнэт Орхон аймгийн 24 мянган иргэд ноогдлол ашиг авах хүсэлтэй байна. Дээрээс нь бол компани ашигтай ажиллаж улсдаа татварлах хэрэгтэй байна. За мөн одоо энэ баялагын сандаа бол бид нар бас энэ татвараа бас төлрүүлэх ёстой. За ингээд энэ бүтээн байгуулагч, инженер энэ улсуудыг бол энэ санхүүгийн хүмүүс бол ингээд дээрлэхэд луурдаад тэгээд энэ хууль хүчнийхэнтэй нийлүүлээд за ингээд манай ажлыг бол ерөөсөө хийлгэхгүй. Яг одоо ингээд манай үйлдвэрлэл бол цагдаагийнхан бол хүчээр дайрч орж төрөмгийлж ингээд манай үйлдвэрийг бол зогсцсон байхад дээрэс нь нэмж бол энэ бүх ажлыг бол хийж байгаамаа. Тэгээ эндээс бол бид нэр яг хөө хууль зүйн сайдад хандъя. За авилгалтай тэмцэх гаргаж энэ бүгдийг ил болгож яриа гэсэн бодолтойгоор бол манай ингээд хувьцаа эзэмшигчид бид бүхэн цуглаж байгаамаа. За ингээд та бүхэнд баярлалаа.